Орхон аймгийн буудлагын спортын холбоо тэмцээний ерөнхий ивент тэтгэгч Алтан долгио компани. За Орхон аймгийн засаг даргын нэрэмжит Добоо мөргийн 2017 буудлагын улсын авраг шалруулах нээлттэй тэмцээний 1-2 дугаар стейжийн зааврыг та бүхэнд видео хэлбэрээр танилцуулъя гэж бодож байна. За ингээд энэхүү удаагийн тэмцээн маань нэгд 2 стейжтэй. За 1-р стейжийг та бүхэнд танилцуулъя. За энэ өнөөдөр 1-р стейжийн галын цэг явуулах газар дээр ирсэн бид нар буудлага хийж танилцуулах гэж байна. За буудагч 1-р стейжийн 1-р дасгал. За буудагч 1-р стейжийн 1-р дасгал дээр энэ тусаалан засан галын цэг рүү орно. За ийшээ гарч. За энэ дээр бол мэдээж буугаа сумулчихсан, бэлэн байдлаа хангацчихсан байгаа. Буудагчаас 30 м-ийн зайтай байгаа. Тэр гахаа хэлбэрийн тросордгүүдийг хурдтай байгаа. Энэ бол 5 м замыг ойролцоогоор секундэд 2 м/с-ийн хурдтай туулна. А буудагч өөрөө бол аль нэг гартаа буугаа бариад нөгөө гартаа олсны үзүүрийг барина. Тэгээ олсны үзүүрийг бариад шүүгчийн командаар гал нэх одоо зөвшөөрлөг шүүгч өгнө. За ингээд буудагч ихний байрлалаас одоо буудлага эхэлнэ. За буудагч бэлнэ. Эндээс шүүгч бол энэ тусгаалan давтамжийг мэдэрдэг юм өндөр наривчлалтай цагны дагуу сигнал дуурахад буудлага цаг явуулж эхэлнэ. Ингээд буудагч дөрөв дасгалыг хийгээд хамгийн сүүлчийн буудлагын цагаар цагийг нийт цагийг бодох юм. За буудагч бол буудлага хийснийхэн дараа галын цэгээс галын цэг рүү шилжих оронд замгаа хоошоо татаад бууга аюулгүй зүгтөө байрны чиглэл рүү бариад дууг чирээд ийшээ гүйх юм байгаа. Одоо ингээд яг энэ буудагчаас яг энэ тэмцээний яг болох процессыг одоо зааврыг одоо харъя. За буудагч билнэ. За аль нэг гараараа энэ дээр бол гараа ингэж бэлэн байдаг байхгүй. Нэг гараараа одоо бууга барина. Нөгөө гараараа уяа байгаа гэж бодно шүү дээ. Одоо хийн дээр төсөөлнө. Эндээс одоо уяа бол харахаа ирээгүй байгаа. За уяа батад буудахад агшинд одоо буудлага унаа л гэсэн үг. За буудлага бэлнэ. Анхаар. За цаг ус. За гүрээ. За эндээс буудагч бол одоо ингээ бууг аюулгүй чигт харуулад ингээ тороос гэж ирж гүн. За гүүгээд энэ хаалтны харалдаа ирээд 2 м харалдаа ирж байгаа тавиад эндээс 130 м л өвдөг тоон дээрээс гэж байгаа. За эндээс буудагч бол өөрийнхөө дуранд одоо байны хуваарийг хийж байна. Эндээс бол 130 м буудлага хийх ийм байгаа. Энэ урд саадыг бол яг саадны нүхний голоор буудна. За цаг явж байгаа. Готрдаа. Буудагч бол энэ хугацаанд бол байг онохгүй бол онцлоо буудаж болно. Сумны тоо бол хязгааргүй өвдөг тоон дээрээс буудаж байгаа. Онлоо. За ингээд бууга аюулгүй зүгт харуулад бакишгээ чирээд. Эндээс гүйж ирээд буудагч бол хэвтэй байрлалаас 200 м-ийн дасгалыг гүйцэтгэв. За эндээс бол одоо буудагч бол одоо үүргэвч болон бинтүү сент сок илс ашиглаж болно. Одоо эвүүр маягийн. Гэхдээ яг эндээс бол буудагч бол ихтэй энэ үүргэвчийг бол анх одоо ашиглахад тохиолдолд бол тэр 1-р галын цэгээс эхлээд үүргэвчийг үүрж явсаар ирнэ. Энэ дээр бол тусгаалын үүргэвчийг урдчлан байрлуулахыг хоригдсан байгаа. За эндээс бол буудагч бол хуваарийнхаа дагуу одоо дуран авигаа тохируулаад одоо дараагийн галын цэг рүү явуулна. Антаа. За үргэлжлүүлээд бакишаа чирэн бууга аюулгүй замгаа хоошоо сайсан байгааг даавхан харж байна. За ингээд 1-р стейжийн хамгийн сүүлийн дасгал болох 150 м лөө суугаа байрлалаас буудна. Энэ дээр буудахдаа шатны хамгийн доороос буудна. Хамгийн доороос. За ингээд ачуугаар гарлаа. Зүүн талаараа гарлаа. За энэ дээр буудагч өөрөө хүсэлтэй бас буудлагаа зогсоож болно. Хүсвэл бол буудагч өөрөө буудлагаа бол яаж вэ? Сая баруун талаар нь гарсан шүү. Онлоо. За ингээд галын зогсоогоор буудагч шүүгч болно. Буу бол буудагч байранда. За ингээд тухайн буудагч саяны 4 дасгалын нийт 176 секунд 83 дойлонд буудлага хийсэн байна. Энэ дээр бол нийт тухайн буудагч 7 удаагийн буудлага хийсэн байна.
энэ цагт наривчлалаар. За ингээд 7 удаагийн буудлагын эцсийн дүнгээр тухайн буудагч 176 секунд 83 дойлоор энэ дасгалыг амжилттай гүйцэтгэлээ. За ингээд энэхүү тэмцээнд бол яг энэ маягаар энэ өдөртөмж зааврын дагуу тэмцээн бол явагдана. Одоо бол галын байрлал бол ингэж галын цэгийн байрлал бол ертөнцийн зүгээр баруунасаа зүүн тийшээ дасгалаа хийж гүйцэтгэхээр ингэж явж хасаж явсан байгаа. За Добон мөргийн 2017 тэмцээний 2 дугаар стейжийн зааврыг танилцуулъя. За буудагчид бол галын цэг дээр бол бэлэн байдалтай буугаа сумлалтаа ингэж байж байна. За шүүгчийн дохиогоор команд өгмөгцөд буудагч босоогоос гар дээрээс 150 м лөө 30 см-ийн диаметртэй гонг руу буудана. Ингэж гонг руу буудлах хийсний дараа гонго онтлоо буудаж болно. Онохгүй бол хөвтөөд дараагийн зайны дасгал руу хийн. Энэ болохоор зэрэг эхлээд 150 м босоогоос дараа нь 250 м-т хөвтээгээс мөн хөвтээгээс үргэлжлүүлээд 400 м дөө 30 см-ийн гонг руу 30 см-ийн гонг руу буудсны дараа 600 м-т байрлах мөн 30 см-ийн гонг руу хөвтээгээс бас гална их юм. Ингээд одоо тухайн буудагчийг бид нар одоо яг зааврын дагуу өдөрдмжийн дагуу яг галын зэг дээр гал явуулж байгаа байдлыг харъя. За шүүгч буудагчид бэлнэ гэсэн команд өгнө. За бэлнэ. За ингээд шүүгчийн дохиогоор хугацаа дарна. За одоо энэ удаа бол буудагч маань салхитай байгаа учраас босоо гар дээрээс хуурай буудлага хийж байгаа шүү. За агаар бэлнэ. За хугацаа явж байгаа. За одоо шууд 250 руу шууд хөвтөд энд бол хугацаа явж байгаа учраас 250 м-тэйгээ байруу шууд хөвтөд буудлага юм. Энд бол хугацаа явж байгаа гэдгийг буудлах санахтай шууд одоо хөвтөд 250 м. Ногоон гонг руу. Ногоон гонг руу. За тэр За энэ хугацаанд цаг явж байгаа. Буудагч бол одоо хөвтөд байрлалаа эзэлнэ. Шүүгч дахиж энэ хугацаанд команд өгөхгүй. Хугацаа нэгэнд дарагдсан учраас буудлагыг бол одоо ингээд тоолоор бичээд явчихнаа. Замгаа буулга. Андаа. За одоо үргэлжлүүлээд 400 м-ийн байруу буудна. За ингээд гих мэтчлэнгээр цаашаагаад 600 м гэсэн байруугаа ингэж буудлага хийж дууснаар хамгийн сүүлчийн буудлагаар цаг зогсно. Ингээд хамгийн сүүлчийн цагийг тэмдэглэж шүүгч саасан дээр бичиж авна. За ингээд хоёр үеийн нийт буудсан оноог хоёр үеийн нийт буудсан хугацаанд нь хувааж дүнгийг гаргана. Тийм учраас энэ тэмцээн буудлагын цэцээс гадна маш сайн хурд одоо шаардсан юм тэмцээн байгаа. За энэхүү тэмцээний 1-р стейжийн давуу тал нь бол манай одоо ангийн буутай одоо автомат Saiga Vapor Tiger гэх мэт ангийн буутай улсуудад бол 1-р стейж бол харьцангуй давуу талтай. 1-р стейжээс нийт цуглуулах оноо нь бол 100 оноо байна. Мөн ялгаагүй 2-р стейжийн нийт одоо 4 байны цуглуулах оноо бас 100 байна. Тийм учраас энэ хоёр оноог яг тэнцүү ингэж хуваарлаж өгснөөр одоо мундаг сайн снайпер мэрэгэн цэцэн буутай улсууд мөн ангийн буутай улсуудын хооронд энийг тэнцвэржүүлж өгсөн тэмцээн. Тиймээс энд бол одоо хүмүүс одоо их мундаг буутай орсон улсууд нь төрүүлнэ гэсэн юм ойлголт бол ер нь байхгүй. Магадгүй 1-р стейж дээр маш өндөр оноо авчаад 2-р стейж дээр тааруу оноо авч та болно. Гэсэн үедээ ч 2-р стейж дээр орсон улсууд чинь 1-р стейж дээр бас өндөр оноо аваад 2-р стейж дээр өндөр оноо аваад 1-р стейж дээр бага оноо авсан байж болно. Энэ дээр бол зөвхөн яг юуг нь харах гэхээр бууцсан хугацаагийн чинь тэр авсан цуглуулсан оноотой чинь хуваагаад ингээд гарсан дөнгөөр 1 2 3 дугаар байр эзлүүлж ингээд эзлүүлэх замаар тэмцээний журам бол явагдана. Тийм учраас бас та бүхэн тэмцээнд бэлтгэхдээ бол хугацааг бол маш сайн баримтлах хэрэгтэй. Мөн дээрээс нь хамгийн анхаарах зүйл бол галын цэгээс галын цэг рүү шилжихдээ галц цэгийг маш аюулгүй шиг
харуулна. Мөн хуруу бол байнгын гохон дээр одоо ийм босоо байрлалаар явна. Эсвэл автомат буу бол заавал гал хамгаалагчийг хааж ингэж галын зэрэг шилжин. Замагтай буудаа орцож байгаа усуд бол ингэж сойж явна. Сойгоод бууг ингэж бариад одоо хүндрүүлэгчийг чирж ингэж ташуудаж өгнө. Магадгүй солгоо орж байгаа усуд байж болдог. Ингэж буудчихад бууга энэ гартаа бариад ингэж шилжүүлж ингэх юм бол тэмцээнээс бол одоо үзэгчд рүү ингэж харж бууны ам аюулгүй биш аюултай зүг рүү харсан тохиолдолд тамирчныг бол тухайн галын зэг талбай дээрээс одоо шууд хөөх замаар тэмцээнээс хасах журмаар явна. Тийм учраас солгоо гартаа бууга барьсан бол энэ тал гартаа заавал бариад заавал энэ чиг рүү ингэж өгнө. Ингэж. Энийг бол та бүхэн бүх тэмцээнийхээ бэлтгэх явцдаа бас давхар бас аюулгүй бэлтгэхтэй сайн анхаараа гэж зөвлөхөр байна.